Гүн одоо ард иргэдэг амьдралыг л өөдөн татах юм ал одоо хийгээсэй л гэж одоо ер нь анхан дээр өөрийгөө хөтлөвийг биелүүлээсэй л гэж бодож байна. Анхан амлж гарч ирсэн. Тэр амлалтаа биелүүлээсэй гэж бодож байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаас нь ядаж нэг за энэ боломжийн гэж дурдах. За ер нь миний хувьд тийм боломжийн гэсэн ажил ер нь мэддэхгүй байна. Тий. Ер нь татвар нэмж байна. Тэгээд өдрөөс өдөрт амьтны амьдрал хүнд болж байна шүү дээрээс. Хөдөөний малчтын нөгөө залуу улсууд байна тийм ээ. Тэрийг нөгөө одоо хэдэн оноос нэг улсад ажилласан жилийн нийгмийн даатгалын төрөөс хариуцахаар болсон. Тэр бол залуу малчтыг бас хөдөө ажиллах, суурших, амьдрах зохицуулж өгөхөр бас зөв зүйтэй алхам болсон болов уу гэж бодож байгаа. Тэр өнгөрсөн 2 сар гаруй хугацаанд бас тодорхой юмнуудыг хийсэн гэж дүгнэж. Тий, хийсэн л дүгнэж байгаа. Хийгээгүй ш. Яг одоо миний мэдж байгаагаар бол яг хөдөө биш хөдөө амьдрал тэгэл хөнөлтэй. Тэгэхээр ер нь бас хийж байгаа юмнууд байгаа. Ярьж байгаа ажил нь хууль мөнтэйгээ зөрчилтэй. Тэгээд энэ хийж байгаа ажлыг харах дээр зарим одоо яг би өөрөө Монгол Ардын намын тэгээд зүтгэн. Гэхдээ яг нь одоо ярьсан даа байх хэрэгтэй л гэдгийг хэлж байна. Одоо манай мэдэд энэ настай улсуудын тэтгэврийн мэтгэрийг хойшлуулна, насыг хойшлуулна гэж байна. Тэтгэврийн мэтгэвч том багал байна. Тэгээ одоо тэтгэврийн зээлээ одоо хоосол явж байгаа шүү дээ манай чинь. Юм хийгээгүй гэж дүгнэж. Хийгээгүй. Ард түмэндээ хандсан вирус алах. Хүрэлцгүүл хийвэл хийх яхаа 28 наснда юу их хурлын гишүүн болж гарсан хүн шүү дээ. Залуу хүн. Тэгээ дэмждэг би. Тэтгэвэр дэтгэмжийг нэмж болно. Тэрэнд л баярлдаг. Гэхдээ хувь тэнцүүлжил нэммээр их юм. 500-аас дээш улсуудынхыг нэмэхгүйгээр доод төвсний улсуудынхыг нэм бол одоо миний хувьд тэр миний бодол. Энэ чинь одоо дөнгөж томилогдож юу чинь хойтон жил эдийт ч юм уу тэр асуул